Австрали Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Маргааш буюу 9-р сарын 22-нд Австрали улсын засгийн газраас Австралийн боловсролын тогтолцоо, чанартай сургалтын арга барилын талаар мэдээлэл өгөх, сурталчлах, хил хязгааргүй Австрали 2017 боловсролын үзэсгэлэн зохион байгуулах юм байна. Жилдээ 600 мянган гадаад оюутан Австралийн ихтэйд мэрэгжлийн болоод англи хэлний сургуулиудад ийлсэн суралцдаг юм байна. Харин сүүлийн жилүүдэд Австралийн ихтэйд мэрэгжлийн боловсролын сургуулиудад суралцах монгол оюутан болоод зорчих монгол иргэдийн тоо өссөөр байна. Зөвхөн 2016 онд гихтэл 2000 гаруй монгол оюутан Австрали улсын ихтэйд сургуулиудад ийлсэн суралцжээ. Австралийн засгийн газраас зохион байгуулдаг боловсролын арга хэмжээг жил бүр өөр өнгө төрхтэйгээр зохион байгуулдаг. Маргаашийн арга хэмжээгээр Австралид суралцах давуу тал, гэр бүлээрээ хэрхэн амьдарч суралцж болох талаар Австрали төгсөгч нар туршлага хуваалцсан. Мөн оюутны тэтгэлэг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулна. Өнөөдөр Газар нутгийн компани Ургацын баяр 2017 үзэсгэлэн худалдаа нээлттэй хийлээ.